Сайн бацхан уу, манайхаа хамаагүй сурвалжлага яг одоо эхлэж байна. За та манай нэвтрүүлэгт ямар мэдээлэл хуваалцахаар ирсэн бэ? Сайн байна уу? Эмэгтэй хүн шинжлэлийн ухааны доктор профессор Эмхүү байна. Өнөөдөр та бүхэндээ эмэгтэй хүн гэж хэн бэ? Эмэгтэй хүн гэж чухам юу болох талаар та бүхэндээ тайлбарлая. Эмэгтэй хүн гэдэг нь эмэгтэй хүнийг хэлнэ. Эмэгтэй хүнийг насны байдлаар нь охин, бүсгүй, хүүхэн, эмгэн, авгаа хэмээн нэрийддэг байна. 2022 онд хийгдсэн сүүлийн үеийн судалгаанаас харахад ааштай эмэгтэй хүн гэж байдаггүй бөгөөд ааш нь хөлөгдөг эрчүүдэл байдаг хэмээн эрдэмтэд нотолжээ. Хэрвээ эмэгтэй хүн танд зүгээрээ гэж хариулвал энэ нь огтхонч зүгээр гэсэн үг биш. Уурлаагүй гэвэл уурлаагүй байна ч гэсэн үг биш. Хэрвээ эмэгтэй хүн танд би өлсөөгүй байна гэж хариулвал энэ нь маш ихээр өлсөж байна гэсэн үг. Хэрвээ найз охинтой тань руу хараад инээмсэглэн хайраа өнөөдөр найзуудтайгаа гараад ирдээ гэвэл та огтхонч гарч болохгүй. Учир нь та дахиж найзуудтайгаа уулзах ямар ч визгүй болно гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн эмэгтэй хүн гониглож бодолд автангаа танаас би царай муутай байна уу гэж асуувал хүлээгээрэй. Та юу ч бодлогүйгээр 1 минут 1 секундыг ч алдалгүйгээр чи юу яриад байгаа юм бэ? Чи болохоор өгийн хамгийн сайхан мөс шүү дээ хэмээн хэлхэн зүйтэй юм аа. Мөн нэгэн зүйл маш ойлгомжгүй нууц байдаг бөгөөд эмэгтэйчүүд тийм жижигхэн цүнхэнд яаж олон зүйл багтаадаг нь эрчүүд битгий хэл эрдэмтэд ч олж тогтоогоогүй байна. Тэгвэл би танаас нэг асуулт асууя. Би хөөрхөн байна уу? Чи дэнэг юм уу? Ийм хөөрхөн байж ийм асуулт асуухаасаа хичээж. Smoke weed every day.